Хичээлдээ эргээд тавтай морилно. Асуудалтай зан үйлийн талаарх 6 бүлэг модулийн 2 дахь хэсэг эхэлж байна. Энэ модульд өмнө үзсэн модуль дээр үзснээ баттгаад зан үйлийн функцүүдийн талаар ярилцсны дараа ABC дата цуглуулах талаар сурч мэдэх болно. Эхлэхээсээ өмнө эхний модульд үзсэн зарим зүйлийг сэргээж ярилцъя. Эхний модульд зан үйлийн хэрэглээний дүн шинжилгээ ABA буюу зан үйлийг илүү ойлгож, өөрчлөхөд ашигладаг арга барил бүхий шинжлэх ухааны тухай ярьсан. ABA зарчмуудыг ашигласнаар тодорхой нэг зан үйлийг багасгаж, эсвэл нэмэгдүүлж болно. Эхний модульд зан үйл гэдэг бол бидний хийж, ярьж байгаа бүхий л зүйлээр тодорхойлогддог бөгөөд зан үйл гэж ярих, тантрум хийх зэргээс гадна сурсан зан үйл гэдгийг тодотгож өгсөн. Бид мөн гарч буй үр дагавраас хамаарч зан үйл ихсэж, нэмэгдэж, бүр алга болж болдгийг дурдсан. Эцэст нь зан үйл бидэнд ямар нэгэн зүйлийг хэлж байдгийг, зан үйл нь ямар нэг тодорхой шалтгаан буюу функцтэй байдаг санааг танилцууллаа. Бидний өмнөх модуль дээр үзснээр зан үйлийг үр дүнтэйгээр өөрчлөхийн тулд бид функц болон тухайн зан үйл болж байгаа шалтгааныг ойлгох хэрэгтэй. Зөвхөн тухайн зан үйлийн функцийг тодорхойлсны дараа л өөр зан үйлээр солих эсвэл тухайн зан үйлийг багасгах гэж оролдож болно. Ерөнхийдөө хүмүүс зан үйлийг ямар нэг юм авах, зайлсхийх эсвэл холдох зорилгоор хийдэг. Тодорхойлбол ихэнх зан үйл дараах 4 функцээр эсвэл зорилгоор хийгддэг. Анхаарал хүсэх, ямар нэг зүйлээс зугатаах эсвэл зайлсхийх, ямар нэг бит бодит зүйл хүсэх, ямар нэгэн мэдрэхүйн мэдрэмж авах. Бидний модуль дотор 4 төрлийн функц байгаа боловч анхаарал хүсэх, зугатаах, хүснээ авах гэсэн функцүүдийн талаар илүү түлхүү ярилцах болно. Мөн нэг зан үйл өөр функцтэй байдгийг санах нь чухал юм. Жишээ нь даваа завгүй байгаа ээжийнхээ анхаарлыг татахын тулд дүүгээсээ тоглоом машиныг авах гээд зохино. Эсвэл даалгавраа хийхээс зайлсхийж асуудалд орж болно. Бид дүүгээ цохих гэдэг тухайн зан үйлийг харж байгаа боловч тухайн зан үйлийн хийж байгаа зорилго нь өөр байж болно. Тэгэхээр энэ зан үйлд үйлчилж байгаа функцүүдийг хэрхэн тодорхойлох вэ? Бидний энэхүү модульд ярилцах эхний зан үйлийн функц бол анхаарал татах. Хүүхдүүд өөрөөр анхаарал хандуулахыг хүсэж болно. Хүсэж байгаа анхаарал нь high five хийх, инээмсэглэх, магтах зэрэг эерэг шинж чанартай байх албагүй. Зарим үед анхаарал хандуулах нь загнах зэрэг сөрөг хэлбэртэй байж болох хэдий ч хүүхдийн асуудалтай зан үйлийг бас л урамшуулж байдаг. Хүүхдийн эргэн тойронд байх эцэг эх, багш, найз нөхөд мөн танихгүй хүмүүс хинч байсан энэхүү анхаарал хүсэх зан үйлийг урамшуулж болно. Жишээ нь даваа дүүгээ цохиход ээж аав нь тоохгүй байлаач эмээ нь анхаарал хандуулна. Өөр нэг жишээн дээр багш нь жаргалыг тоохгүй байхад жаргал тантrumдах буюу ойролж хашгирна. Үр дүнд нь ангийнх нь жаргал руу анхаарал хандуулна. Эдгээр жишээнээс харахад эерэг сөрөг байх нь хамаагүй тухайн зан үйл анхаарал татах функц буюу зорилгодоо хүрч урамшуулагдаж байна. Жишээ нь аав нь бол гэж байнга хашгирч байдаг тул хүүхэд хоолны үеэр чанга дуу гаргаж болно. Чангаал дуурахгүй бол жирийн үед аав нь өөртөө нь ярихгүй эсвэл анхаарал хандуулахгүй. Энэ зан үйл хүүхдэд илүү их анхаарал авчирч байна. Өөр нэг жишээ бол аав нь унтлахын цаг болоход хүүгийнхээ хувцсыг солих гэж араас нь хөөнө. Аав нь дандаа энэ үйлдэлийг хийдэг ба ингэж унтлахын цагаараа гүйж өмөлөх нь хүүт хөгжилтэй байдаг учраас хүү үргэлж зүгтэж гүйнэ. Яагад гэвэл аав нь араас нь хөөж байгаа үйлдэлээрээ анхаарлаа хүүхдэд хандуулж байна. За одоо бүгдээрээ анхаарал татах гэдэг зан үйл дээр жишээлсэн бичлэг үзье. Хүү том хүн өөрлөө нь хараагүй үед тайван чимээгүй болж байгааг анхаараарай. Already starting to get up.
Өөр нэгэн зан үйлийн функц бол үүрэг даалгавар биелүүлэхээс зайлсхийх эсвэл цугтаах юм. Хэрвээ хүүхэд бэрхшээлтэй зан үйлээ ашиглан үгсэн даалгавар биелүүлэхээс цугтааж байвал даалгавар хэцүү эсвэл уйтгартай, сонирхолгүй байна гэсэн үг. Тэгээд хүсэхгүй зүйлээ хийхгүйгээр тухайн нөхцөл байдлаас өөрийгөө авч гарахын тулд асуудалтай зан үйлийг сонгодог. Жишээ нь насан гэрийн даалгавраа хийхийг оролдох боловч өөрт нь сонирхолгүй эсвэл хийхийг хүсэхгүй байгаа тул гүйгээд алга болчихно. Эсвэл ойр ойрхон угаалгын өрөөлөө явахыг гуйна. Үүгээрч барахгүй хийх ёстой зүйлийг хийж эхлэхээс өмнө энэхүү зан үйлийн функц илэрдэг. Жишээ нь хоолны ширээнд сууж хоол идэхгүй тулд тантрум хийж ширээнд суухыг хүсэхгүй байгаагаа илэрхийлнэ. Бидний энэхүү модульд ярилцах зан үйлийн сүүлийн функц бол аливаа нэгэн бит зүйлийг эсвэл хүссэн үйл ажиллагааг зөвшөөрүүлэх. Хүүхэд iPad авах, тоглоом авах, тоглоомын талбай руу явах, трамплин дээр тоглох, эсвэл ямар нэгэн идэх юм авахын тулд асуудалтай зан үйлийг гаргаж болно. Жишээ нь дэлгүүрийн кассан дээр ээж аваараа чихэр авахуулахын тулд тантрум хийж, эсвэл найзаасаа асуухгүйгээр тоглоомыг нь булааж авч болно. Эсвэл хүсснээ автлаа шалгааж болно. Жишээнд дурдсан эдгээр асуудалтай зан үйл нь ямар нэгэн бит зүйлийг эсвэл үйл ажиллагааг авах боломжийг олгож байна. Бид зан үйлийн 3 функцийг авч үзлээ. Одоо тэдгээрийг тухайн мөчид хэрхэн тодорхойлох талаар ярилцъя. Бид сонирхож буй зан үйлийнхээ талаар дата мэдээлэл цуглуулж авах нь тухайн зан үйлийг өөрчлөх анхны алхам болно. Бидний өөрчлөхийг хүсэж буй зан үйлийн өмнө болон дараа тохиолддог зүйлсийн талаар дата цуглуулах нь тухайн зан үйл тухайн хүнд өөрийнх нь хүссэн үр дүн яаж өгч байгааг судлахад тусалдаг. Дис дараатай дата цуглуулах нь асуудалтай зан үйлийг хийж байгаа шалтгааныг олоход тустай байдаг. Мөн бидэнд тухайн зан үйл болж байгаа орчин нөхцөлийг өөрчлөх болон илүү зохистой зан үйлээр солиход хүртэж болно. Дата цуглуулах үйл явцыг ABC дата цуглуулга гэж нэрлэдэг. Дата авч байгаа хүн хүүхдийг ажиглаад дараах зүйлсийг тэмдэглэнэ. Antecedent буюу A үсгээр асуудалтай зан үйлийн өмнө юу болсныг тэмдэглэнэ. Behavior буюу B үсгээр яг ямар зан үйл болж байгааг тэмдэглэнэ. Ингэж тэмдэглэхдээ үйл үгийг түлхүүх хэрэглэх нь бусад хүмүүс тухайн зан үйлийг ойлгоход нь туслана. Consequence буюу C үсгээр зан үйл болоод өнгөрсний дараа яг юу ажиглагдаж байгааг тэмдэглэнэ. Энэхүү ABC датаг 3-5 удаа төстэй нөхцөл байдалд тэмдэглэж авсны дараа тухайн зан үйл яг яагаад болж байгаа, ямар зорилгод хүрэхийн тулд болж байгаа, юу тухайн зан үйлийг үргэлжлүүлж дахин давтагдахад хүргэж байгаа талаар хууль суурьтай таамаг дэвшүүлж чадна. ABC датагийн жишээ энэ байна. Өөрчлөхийг хүсэж байгаа нэг зан үйлийг сонгоод тухайн зан үйл олон удаа давтагдаж байгааг ажиглаад тэмдэглэнэ. Хэдэн жишээ харъя. Эхний жишээн дээр зан үйл болохоос өмнө юу болсон бэ? Аав нь хүүдээ гэр цэвэрлэх хідэн даалгавар өгтөл гарсан зан үйл нь гэвэл хүү гүгээд явсан. Үүний дүнд аав нь араас нь яваагүй харин өөрөө бүгдийг хийсэн. Гүгээд алга болсноор хүү хүсээгүй зүйлээ хийхээс зайлсхийсэн. Тэгэхээр энэ бол зүгтаах зан үйл болж байна. Хангалттай дататай болсны дараа гүгээд алга болж байгаа тэр үзэгдлийн зан үйлийн функцийг тодорхойлно. Аав нь гэрийн ажил хийх гэсний хариуд хүүхэд гүгээд алга болсон бөгөөд гэрийн ажил хийх шаардлагагүй болсон. Өөр нэг жишээн дээр зан үйл болохоос өмнө юу болсон бэ гэхээр ээж нь нуцаар ярьж байсан болохоор хүүхдэд ямар нэгэн анхаарал тавигдаагүй байж гаргасан зан үйл нь хүүхэд орилж уйлсан. Үр дүнд нь хүүхэд орилж байсан болохоор ээж нь илүү анхаарал тавьж уйлхаа боль гэж хэлсэн. Давтагдж буй үйлдэлийн талаарх хангалттай дата цугласныг үндэслэн хүүхдийн орилж, уйлж байгаа нь анхаарал татаж байгааг мэдлээ. Одоо таны ээлж. Энэ 3 үйл явдалд аль функц илүү тохиромжтой вэ? Зан үйл болохоос өмнө юу болж байгаа тухай эхлээд бодоорой. Дараа нь зан үйл ямар хуу харагдаж байгааг бодоорой. Эцэст нь үр дүнд нь юу болж байна? Мөн зан үйл яг болоод өнгөрсний дараа юу болж байгааг бодоорой. Эхний жишээнд аавынхаа хэлсэн зүйлийг хийхгүй тулд хийж байгаа зан үйлийн функц нь бол зүгтаах, зайлсхийх байна. Хоёр дахь жишээнд ээжийнхээ анхаарлыг татахын тулд хийсэн хүүхдийн зан үйл нь анхаарал татах гэдэг функцтэй юм. Хамгийн сүүлд буюу 3 дахь жишээн дээр iPod-а буцаан авахын тулд зан үйл хийж байгаа нь илэрхий байгаа ба бит зүйлийг авах гэдэг функц байна. Эдгээр жишээн дээр нэг төрлийн дата ашигласан хэдий ч өөр байдалд олон төрлийн ABC дата авах юм бол зан үйлийн функцийг тодорхойлоход бүр сайн.
Хүүхдийн зан үйл 3 тохиолдолд ижил байгаа ч өмнөх нөхцөл байдал ба дараа нь гарч байгаа үр дагавраас харахад тохиолдолд тус бүрийн зан үеийн функц өөр байна. Энэхүү модульд зан үеийн өөр функцүүдийг тодорхойлох тухай үзэж, анхаарал татах, зугтаах зайлсхийх, бит зүйлийг эсвэл ямар нэгэн үйл ажиллагааг олж авах зэрэг дээр анхаарлаа хандууллаа. Зорилготой зан үеийн функцийг тодорхойлохын тулд датаг хэрхэн цуглуулах талаар бид өнөөдөр сурсан бөгөөд энэ нь бидэнд оролцоогоо төлөвлөхөд чухал алхам болох юм. Дараагийн модульд зан үеийн өөрчлөлтийн үйл явцын тухай ярилцсан.